Та яг одоо илүү уруу сувгийг хүлээн авсан сонсч байна. За ингээ өнөөдрийнхэн дугаараараа ойртоо оруулаагүй нэг сэдвийг оруулахаар бэлтлээ. За энэ сэдв юу вэ гэхээр байгальд одоо гэр бүлээрээ аялж яваад ингээ сургуу алга болоо. Тэгээд маш олон жилийн дараа илэрсэн энэ хэргийн тухай ярих болно. За таанхудаа илүү уруу сувгийг сонсож байгаа subscribe дарж бидэнтэй нэг дээрээ лайк дараарай. За мөн байнгын сонсогч нартаа баярлалаа. За ингээд эхлэе. Үхлийн хөндийг их газар бол ерөөсөө Америкийн хамгийн аюултай боловч хамгийн үзэсгэлэнтэй сайхан газруудын нэг гинэ. За гэр бүлээрээ аялаад ор сургуу алга болсон одоо гэр бүлийн 4 гишүүн амиа алдсан газрыг тэднийг алга болсноос хойш 13 жилийн дараа ингээд сайн дурын 2 ирэлчин олсноороо энэ хэргийн бүх учир тайлэгдсан юм. За тухайн үед тэднээс ямар ч уул мөр олдоогүй байгаад исэн зөвхөн одоо түгжээд орхисон машин л олцсон байсан. Энэ түүх Германаас Америкт ирээ тэгээд үхлийн хүндийд аялж явсан нэгэн гэр бүлийн гонигтай түүх юм аа. 1996 оны 7 сарын 27-нд жижиг оврын гэр бүлийн машиныг одоо тэр дөрөв Лос Анжелесын машин түрээсийн газраас түрээсэлж аваад явсан байна. За тэднийг бол сургуу алга болоод ингээ хайж байх үед бол үхлийн хүндий нилээд аслагдсан одоо гүнээс тэр машиныг олсон. Эгберт Римкус болон түүний найз охин Корнелия Майер тэдний 2 хүүхэд сургуу алга болсон хэрэг бол ерөөсөө Америкийн түүхэнд хачиргалтай нууцлаг хэргийн тоонд аль биесээр орд юм байна. 1996 оны 7 сарын 8-нд Сиэтлийн Такома олон улсын нисэх онгоцны буудал дээр Германы Дрезден хотоос ирсэн 4 хүн маш баяр хөөртэйгээр онгоцноос буусан байна. За энэ бол мэдээж тэдний сэтгэл догдлуулсан, сэтгэл хөөрсөн гайхам сайхан аяллаа эхлэл байсан. Эгберт Римкус 34 настай архитектороор ажилладаг том мөрөөдөлтөй залуу байсан. За түүний хүү Жорж Вебер бол 11 настай. За энэ Корнелия Майер гэдэг эмэгтэй байгаа. За тэрээр бол 27 настай. Корнелия бол одоо энэ Эгберт гэдэг хүний найз охин байсан юм байна. За тэгээд бас Корнелиягийн хүү Макс бол 4 настай хүү. Энэ 4 хүн үхлийн хүндийг зорин явсан байна. Аяллаа. За тэгэд аяллаа маш нарийн төлөвлөж гайхалтай шинэ газруудыг очиж үзнэ хэмээн их баяртай байсан. За ингээд тэр Сиэтл буусныхаа дараа шууд үхлийн хүндий рүү явсангүй тий. За энэ өмнөд Калифорнид байдаг Сан Клемент гэх одоо далайн эрэгтэй жуулчд очдог тэр газар бол одоо цагийг өнгөрүүлж хэд хонсон юм байна. Ингээд Эгберт бол одоо энэ Калифорний энэ Сан Клемент гэдэг далайн эргийн газар бол амарч байхдаа Герман дахь одоо банктайгаа холбогдоод өөрийнх нь данснасаа $1500 бол гаргуулж шилжүүлж авсан байна. За дээрээс нь өөрийнхөө экс эхнэр лүгээ факсаар холбогдоод бас мөнгө асуусан байна. Нэмэлт мөнгө. Ингээд 1996 оны 7 сарын 22-нд тэд одоо энэ далайн эрэг дээр амарчаад одоо яг Америкт ирсэн гол зорилго бол үхлийн хүндий аялалдаа гарсан байна. За яг энэ тэр хэдийг бол аялалд гарах энэ үед бол цаг агаар бол одоо хамгийн халуун цэг дээрээ тулаад байсан. Үхлийн хүндийд өдөртөө нэмэх 51 градус хүрч халж исэн гэж байна. За Ирлийн багийнхан бол энэ 4 хүнийг бол тийм ээ. За ялангуяа насан туршсан одоо тэр 2 хүнийг бол аяллахын судалгааг дутуу төлмөг гаргасан гэж дүгнсэн. Учир нь тэд бол Furnace Creek нэртэй одоо тэр зочдын төвөөс за энэ зочдын төв нь бол одоо тэр үхлийн хүндийгөөс яг аялал эхэлдэг л хэсэг юм шиг байгаа. Эндээс бол одоо тэр герман хэл дээр хэвлэгдэн гарсан үхлийн хүндийн тухай бичсэн үндэсний дурсгалт музейгээс гаргасан ерөөсө 2хан хуудас бичвэрийг л авсан байгаа юм л да. За яг хөө энэ музейгээс гаргасан одоо тэр газар орон нутгийн бичвэр гэдэг бол за эсвэл одоо тэр аяллаа одоо тэр маршрут хоёр бол ер нь өөр л дөө газрын зураг гэдэг бол тэгэхээр энэ хүмүүс бол зүгээр нэг музейгээс гаргасан нэг 2 хуудас тохиомлыг аваал те. За ер нь бол энэ газар нэг ийм газар юм байна. За ингээ явчих юм байна гэсэн төсөөлөлд орсон болов уу гэдэг дүгнэлтийг Ирлийн баг гаргасан байна. За дээрэс нь бас тэднэрт герман хэл дээр хэвлэгдсэн энэ үхлийн хүндий гэдэг газрын тухай одоо газрын зурагтай бас нэг тийм ном маягийн байсан гэдэг байгаа. За тэр хэд болохоор одоо тэр үхлийн хүндийд ирсэн шөнөө бол Ханаупа гэдэг хавцал дээр бол одоо машинтаа хоноод тэгээ маргааш өглөө нь буюу 7 сарын 23-нда жуулчдын одоо очдог газруудаар яг нэг аяллаа эхэлдэг маршрутаар ингээд яваад аяллаа эхлээд зураг авахуулаад ингээд явсан баг.
Мөрдөгчид эднийг одоо алга болсны дараа нь бол жуулчдын тэр буудаллаад өнгөрдөг цэгт байдаг бүртгэлийн дэвтрээс за энэ дөрвөн герман жуулчны тэмдэглэлийг олсон байна. За уг дэвтэрт бол герман хэлээр бид даваан дээгүүр явж байна гэж бичээд одоо тэр Эгберт бол гарын үсгээ зурсан байсан гэнэ. Тэд Менгелийн даваагаар машинтайгаа явсан. За энэ Менгелийн даваа гэдэг энэ давааны зам бол одоо ерөөсөн маш их бартаатай, том чулуутай, нүүх онхол донхол ихтэй. Ер нь энэ хэдийн одоо тэр түрээсэлж авсан гэр бүлийн зориултаа тэр одоо дунд зэргийн машин бол ерөөсөө явах боломжгүй тулаад тий. Ерөөсөө л одоо тоноглогдсон джип машин л одоо явж өнгөрөх ийм бартаац замтай давааны зам байсан байгаа. Тэгсэн чинь энэ хэд мэн одоо мэдэхгүй байсан учраас газрыг мэдэхгүй замаа судлаагүй байсан учраас энэ зам руу ороод явцсан юм бэл. За яг хоо тэр Ирлийн баг бол ингэж тайлбарж илээ л дээ. Тэдэрт нөгөө герман хэл дээр байсан юм газрын зурагтай одоо тэр өвлийн үндийн ном байсан. За энэ номон дээрээс тэд нар бол газрын зургаас бол энэ замыг харсан байх. За замыг бол одоо мэдээж тийм ээ дунд оврын машин буюу жижиг оврын машин явах ямар ч боломжгүй гэсэн тэмдэглэгээ байхгүйсэн учраас эдгээр энэ маршрутаар ороод явсан тодорхой боллоо гэж дүгнсэн байна. За цаашлаад тэд нар бол одоо Бюн Вале гэдэг газарт байдаг тийм геологчдын байшингаар дайраад гарсан байна. За эндээс бас нэг Америкийн далбаа авсан гэдэг. Тэгэхээр би одоо энэ геологчдын байшинг бас нэг жуулчдын очдог нэг цэг тийм ээ дэлгүүр маягийн юм болов уу гэж ойлгосон. Зураг нь одоо ингээд та бүхэнд харагдаж байгаа. За тэр хэдийг аяллаар явж явах үед нөгөө өвлийн хөндий маань нэгт илсэн цүл газар учраас цаг агаар одоо маш халуун байдаг, хуурай байдаг. Ерөөсөн агаарын хэм нэмэгдээл хийсэн гэж байгаа. Тэгэхээр энэ хэд бол одоо яг өвлийн хөндийн жилийн тэр хамгийн оргил халуун үе дээр нь л очисон юм уу гэж би бол ойлгосон. За ингээд нөгөө хэд маань яасан нөгөө буруу зам руу орсноо мэдсэн үү? Зам одоо явахын аргагүй бартаатай болсон болоо тэрүү замаа буруулаа, замаа товчлохоор шийдээд энэ Энвил гэдэг хавцлын зам руу ороод явсан байгаа. За тэдний сонгосон энэ Энвил гэдэг хавцлын зам бол ерөөсөө одоо тэр хуучин уурхайчдын гаргасан маш их бартаа ихтэй тэр барзгар одоо чулуурхаг тийм зам байсан. Нэг за хоёрт бол ерөөсөө энэ замаар жуулчд огт явдаггүй зам байсан юм байна. За энэ замаар явах юм бол тэд нэр одоо замаасаа шал буруу гажаа төөрчнө гэж юусоо бодоогүй байна. Ингээд одоо тэд нэр төөрөө тусламж авах боломжгүй маш аслагдмал одоо газар очоод ингээд өхөл рүүгээ л одоо явцсан л байгаа юм л та. За энэ дөрвөн хүн маань бол одоо LA-ийн онгоцны буудлаас Герман руу нисгээр 1996 оны 7 сарын 27-ны өдрийг сонгоод ингээд онгоцны пледээ захиалцсан байсан. За энэ нислэгийн өдөр одоо болсон ч гэсэн тэд нэр онгоцны буудлын дээр ирээгүй. За ямар нэгэн шалтгаанаар бол одоо нислэгээ цуцлаагүй, Германд очоогүй учраас энэ Эгберт Римкусийн одоо экс эхнэр буюу тийм ээ хүүгийнхэн ээж нь бол одоо санаа зовоод хуучин нөхөр хоёроо Америкийн аяллаас эргэж ирэхгүй байсан учраас анх ингэж одоо цагдаад мэдгдсэн байт юм байна. Германы хууль сайхуулагчид Америкийн талтай холбогдоод сургаггүй болсон өөрийн одоо дөрвөн иргэнийхэн талаар бол холбогдож асууж одоо эрен сурвалжлах ажил бол явуулсан. За сургаггүй болсон дөрвөн жуулчан алга болсон гэмт хэрэг бол одоо тийм ээ за хэрвээ аллага байлаа гэхэд одоо аллагын ямар ч уул мөр байгаагүй хүн амны хэрэг болсон одоо тийм уул мөр байгаагүй за тэднийг үдсэн харсан гэрч байгаагүй энэ хэрэг ерөөсөө ингээд одоо битүү тийм учир битүүлгэл хэрэг болж хуурсан юм. 1996 оны 10 сарын 21-нд тэгэхээр энэ дөрвөн хүнийг алга болсноос 3 сар орчмын дараа өвлийн хөндийн байгаль хамгаалагч нар агаараас ирэл хийгээд тэгээд энэ Энвил гэдэг одоо хавцлын тэр ойролцоо замаас тэдний унаж явсан түрээсийн машиныг олсон байна. За тэдний машин бол уурхайн одоо хуучин зам дээр ингээд түгжээд орхигдсон байсан. Машины түрээсийн газар болохоор одоо бүр ингээд 3 сар орчим болсон учраас уг машиныг бол хулгайд алдагдсан гэж цагдаад мэдгдсэн байсан байна. 1994 онд энэ Америкийн одоо тэр байгаль хамгааллаас юм уу да тэр нэг цөлийг хамгаалах акт гэдэг зүйл гаргасан юм байна. За энэ акт гарснаас хойш энэ Энвил хавцлын замаар автомашин явахыг бол ерөөсөй хоригдсон. Энэ замыг бол хаасан. За энэ одоо дөрвөн жуулчны маань явсан зам бол 1907 онд одоо хаагдаад исэн уурхаанууд хаагснаас хойш ашиглагдгаа байсан хуучин зам байсан. Байгаль хамгаалагч нар одоо тэдний машины ойролцоо одоо нислэг тэргээ газардуулаад буугаа. За тэгээд машины эргэн тойронд бол ирээд ингээд үүсгэд бол машин нь
илсэн суудсан байсан. Машиныг илснээс гарах гэж нилээд оролцсон болтой байсан ч бол одоо гаргаж чадаагүй дээ тэр чигт нь орхиод явсан байна. За тэр нөгөө гутлын мөр энэ төр болохоор нэгтэнд 3 сар өнгөрцөн байсан. Хоёрт нөгөө илсэн цөлөрхөх газар учраас нөгөө шуурх үед бол одоо тэр гутлын мөр зүрийг бол одоо илсэн дарагдаж алга болсон гэж үзсэн байна. За төөрөөд машин илсэнд суугаад ойр хавьд тусламж авах ямар ч боломж байгаагүй, цаг агаар одоо маш халуун байсан. Дээрээс нь ингээд энэ 4 явган хүн тийм ээ 2 бага насны хүүхэд 2 том хүн бол одоо амьд гарах боломжгүй маш хүнд нөхцөл байдалтай бол тэднийг тулгарсан гэж үзсэн байна. 10 сарын 22-нд Үхлийн хөндийн байгаль хамгаалагч Мөрдөгч Эрик гэдэг хүн бол одоо хэргийн газар дахиж ирээд тэгээд тэр энэ машин олдсон орчмоос бол одоо хүний гутлын мөр олж чадаагүй байна. За машин дотроос бол одоо тэдний одоо дөрвөлээ гэр бүлээрээ ахуулсан зураг, хувцснууд, хүүхдийн тоглоом, камер болон камерын дагалдах хэрэгслүүд, дөрвөн шил, пяв, мишок, аяллаа хэрэгслүүд бол олдсон байна. За ингээд тэд нар нөгөө машинаа ингээд илсэнд суусны дараа машиныхаа ойролцоо ямар ч байсан нэг буюу одоо 2 хонсон болтой гэдэг дүгнэлтийг гаргасан тийм уул мөр олцсон. За төөрөөд машингүй унаагүй болцсон учраас тэд нар цаашаа тусламж ирээд одоо явхоос өөр аргагүй байдалтай тулгарсан байна. Тэр хэдийг бол одоо яг тэр төөрөөд машинаа орхиод явах тэр одоо өдрийн цаг агаарыг бол одоо харахад өдөртөө нэмэх 42 градус, за шөндөө нэмэх 26 градус хүрч халж исэн гинэ. За тэгэхээр шөнийн температур бол маш өндөр байд юм байна. За ийм цаг агаарын нөхцөлд илсэн цөлд амьд үлдэх арга бол ерөөсөө хангалттай уух устай. За тэгээд хоргодох, нарнаас одоо хоргодох тийм ээ. Газартай л байвал хүн бол амьд гардаг гинэ. Тэгэхээр 4 герман жуулчин бол цөлд алга болоод аль хэдийн 3 сар одоо өнгөрсөн байсан учраас тэд амиа алдсан байх нь тодорхой болсон. Эрлийн баг бол одоо ер нь шулуухан тийм ээ. За бол одоо тэдний цогцыг олох нь тодорхой боллоо гэж ирлээ хийжсэн байна. Энэ машин байсан газраас энэ 2.7 км-ийн цаанаас нэг пиавны шил олдсон. За энэ пиавны шил бол тэр машинд байсан задлаагүй тэр 4 пиавта яг адилхан одоо үйлдвэрийн тэр шил нь яг адилхан байсан учраас за энэ хэд бол ямар ч байсан тийм ээ зүүн тишээ явсан юм байна. Тэгээд нэг нь пиава угаад одоо тэр шилийг тэнд одоо орхисон гэж тогтоосон. За тэгээд эрлийн баг бол ирлээ хайгаад маш олон маршрутаар маш олон газруудыг бол одоо хэдэн мянган километрийн одоо радиустай хайсан байх. За энэ цөлийн бол тэр хавцлын замуу, за агуу хүн хорогдож болох тэр одоо хадмад тэр хаана үж болох ойролцоо бүх газрыг хайсан ч ерөөсөө энэ 4 жуулчны цогцос огт олдоогүй гэж байгаа. Ерөөсөө тэр хувц хунар ч юм уу тийм ээ ямар нэгэн юм тэр уул мөр ерөөсөө олдоогүй. За бас нөгөө хүмүүс ч нөгөө юу ч олдохгүй болохоор нөгөө тэдний алга болсонтой холбогдуулаад хувилдааны онлыг дэвшүүлж үзсэн байна. За бүр Эгберт Римкусыг тийм ээ ингээд Америк руу гэр бүлийн хамтаар ингээд аяллаар яваагүй. За тагнуул магнуул хийх нь одоо нууц туршуулмаагаар ирсэн. Эсвэл өөр ямар нэгэн одоо даалт нууц ажиллагаагаар ирсэн гэж үзэхэд бол за одоо Эгбертийн тийм ээ тэр Германд дах ах トゥ танил тал нь бол одоо Эгберт бол тийм тагнуул ч юм уу ямар нэгэн тийм далд санаа агуулж Америкт очиогүй. Энэ хүн бол тэ өөрийн хүүгээ найз охиныхаа хүүгээ нэг аялчи гэж л явсан гэдгийг нь бол баталсан баг. За тэгээд энэ хувилдааны онол далднууд санаа бол өгсөгдсөн. За дараагийн онол дэвшигдсэн нь юу вэ гэхээр энэ Эгбертийг бол амиа орлох гэж энэ Үхлийн хөндий рүү явсан байна гэсэн таамаг гаргасан. За гэсэн ч энэ таамаг бас л няцаагдсан байдаг. Яагаад гэхээр энэ Эгберт үнэхээр амиа хорлох гэж явсан бол тэр өөрийнхөө хүүгээ аваад, дээрээс нь найз охиноо аваад, найз охиныхоо тэр нялх 4 настай хүүхдийг аваад ингээд амиа хорлох гэж явна гэдэг бол энэ бол шал утгагүй, энэ ганцаараа л явах байсан гэж үзсэн. За дараагийн таамаг болохоор за магадгүй тэдний хүний наймаа эсвэл харт тамхитай холбоотой хэргийн золиос болсон гэж үзсэн байна. За хэрвээ үнэхээр ийм золиос боллоо гэхэд Үхлийн хөндий шиг өргөн уудам илсэн цөл одоо газар нутагт 2 бага насны хүүхэд 2 том хүний цогцыг бол одоо алаад булчхад бол олдохгүй байх магадлал өндрөө гэж үзсэн байна. За ингээд яг энэ таамаг дэвшигдсэн боловч юусоо батлагдаагүй л байгаа юм л та. За ингээд бол 1996 оноос хойш илэрхгүй байсаар хагаад 2009 онд энэ Мэйхүүд гэдэг нэг сайн дурын мөрдөгч хүн энэ 4 хүний одоо алга болсон хэргийн материалыг одоо уншаа судалж үзээд юусоо орхиж чадаагүй юм билээ. За ерөөсөө л би энэ 4-ийг нэг олчих юм шиг байна даа л гэсэн бодол мэдрэмжийн хүн төрсэн юм уу гэж би бодсон. За ингээд энэ
Мэйхүүд гэдэг одоо энэ сайн дурын мөрдөгч бол тэр 13 жилийн өмнөх эрлийн ажиллагааг бол буруу газраар явуулсан байна гэсэн дүгнэлтийг өөрөө гаргаад за одоо тэдний тэр машинаас олдсон тэр герман хэл дээр бичигдсэн тэр нөгөө газрын зурагтай өвлийн хөндийн тухай тэр хөтөч номыг ашиглаад тэр номыг уншаад тэгээ яг тэдний явсан замаар явж үтсэн баг. Яг одоо эхлээд яаж өвлийн хөндөд ороод хаагуур ямар давгаар явсан гэдэг. За ингээд нөгөө хүн чинь бол энэ хөтөч номын одоо ингээд дагаад яваад байхад бол ер нь баруун зүгт байх энэ Менглийн даваа гэдэг даваагаар одоо тэднийг бол дамжин явсан байна гэж тодорхойлсон. За тэндээсээ хойд зүгт байх энэ нэг Баларат гэх нэртэй юм хаягдсан хот буюу одоо хаягдсан нэг бага хэмжээний тосгон ч юм уу тийм газар байт юм байна. За тэр хаягдсан тосгон тэр хэд хүрсэн байна. За тэндээсээ Йосемитийн одоо үндэсний цэцэрлэг түрээлэн рүү чиглэн явсан. За тэдний явсан маршрутыг нэгтгэн ингээд харах юм бол одоо нэг онц тайлгдсан гэж энэ Мэйхүүд гэдэг хүн ярьсан байна. За тэд ерөөсөө энэ эцсийн цэг тэд нар юу байсан бэ гэхээр хуучин одоо уурхан хаягдсан зам руу орцноо мэдсэн, төөрцөн гэдгээ мэдсэн. За тэгээд ерөөсөө яг одоо хүмүүс явдаг тэр хууль ёсны замыг одоо бараадаад энэ хэд явсан байна. За мэдээд замыг олох юм бол аврагдана. Зам дээр машин явж байгааг тодорхой гэж бодсон. Ингээд харамсалтай тэд нар бол нөгөө хуучин тэр хаягдсан 7-10 жил хаягдсан тэр замаар нилээд гүн рүү нь одоо тултал явцсан байсан учраас хүн боломжтой одоо байх тэр цэгүүдээр ингээд явахын тулд очихын тулд замаа товчилж хаягдсан тэр уурхаачны одоо тэр хуучин тэр тосгонд очисон байгаа. За мэдээж энэ тосгон бол маш олон 10 жилийн өмнө хаягдсан байсан учраас тэнд бол ямар ч хүн амтан байгаагүй. За ингээд яг ер нь энэ судалгаа статистик тоогоор энэ байгальд ийм төөрцөн хүмүүс бүр сүүлдээ ингээд мухардаад аргаа бараад ирэхээр юу яадаг гинэ. Яг нөгөө нэг анх ирсэн зам руугаа буцаад явдаг юм байна. Тэгсэн чинь энэ Эгберт ягаад чи ерөөсөө шал огт өөр баг хинэж төсөөлөөгүй тийм маршрутаар явцсан. Магадгүй нөгөө герман хүний сэтгүүч гэдэг юм уу те нэг монгол хүнийг өөрөөр сэтгэн Америк хүнийг өөрөөр бодно гэдэг шиг энэ Эгберт бол ерөөсөө тэр өөрийнх нь тэр герман хэл дээр байсан тэр ном тэр газрын зураг ашиглаад тэгэл ерөөсөө хамгийн ойрхон байх тэр цэгүүд рүү явцсан баг. За тэгэхээр Эгберт бол ерөөсөө ирсэн замаараа буцаагүй. Энэ бол хамгийн том алдаа болсон. За тэгээд яг энэ Мэйхүүд гэдэг энэ сайн дурын одоо тэр 90 хайгч хүн энэ Эгбертийг бол ойлгох гэж үзсэн байна л да. Яагаад вэ гэхээр Эгберт бол одоо тэр 15 км-ийн зайд байгаа Тэнгисийн цэргийн зэвсгийн төв одоо тэр байд юм байна. Бааз маягийн. Тэрийг л ерөөсөө газрын зурган дээрс олоод харцсан. За тэнд очих юм бол холбоо барих утас болон ус хоол хүнстэй зоолгон гэж одоо мэдээж аргаа барсан ир хүн бодсон мэдээж. За тэдний машин нөгөө элсэнд суусан газар болон одоо цэргийн тэр зэвсгийн төв хоёрын хоорондох тэр уул тоолгоод газрын зураг дээрээс энэ бол ер нь бол айгүй энгийн харагдсан гэж аахгүй яг очиж яваад одоо хөлөөрөө алхаад очиж болох үс. За мэдээж үхлийн хөндийн газар нутгийг бол сайн мэдэхгүй хүн бол одоо газрын зургаас хараад ерөөсөө шууд ингэж бодно гэж. Тэгээ одоо хүний нутгийг мэдэхгүй шүү дээ. За ингээд тэгэхэд бол яг бодит байдал дээр бол энэ 15 км-ийн зай бол зүгээр нэг алхаад хүрчих газар байгаагүй. Энэ бол маш их бартаатай хэцүү бол хүн бол явах тун хэцүү зам байсныг энэ Эгберт мэдэхгүй тулдаа шал буруу явсан. Энэ хүн магадгүй одоо ирсэн замаараа буцсан бол баг ингээд амьд гарах байжээ гэж тогтоосон байна. За энэ Мэйхүүд бол одоо ирлээ хийх маршрутаа гаргаад өөрөө бас нэг хамтрагч нэг Лес Векер гэдэг хүнтэй бол хамт явсан. За энэ хоёр маань ингээд энэ маршрут гаргаад ирлээ эхлүүлсэн байна. За тэд энэ орхигдсон машинаас 12 км-ийн зайд. За тэр нөгөө Тэнгисийн цэргийн нөгөө зэвсгийн агуулгаас 6.4 км-ийн зайд тэдний одоо амиа алдсан газрыг олцсон. Ерөөсөө яг олоод очсон юм бэл. Хамгийн гайхалтай. За ингээд 2009 оны 11 сарын 12-нд энэ сайн дурын хоёр мөрдөгч маань тийм ээ сургуу алга болоод бүр 13 жил болцсон байсан 4 хүний тийм ээ ийд зүйлс болон нас орсон газрыг яг олоод очсон. Энэ бол үнэхээр гайхалтай одоо хэрэг болсон. За тэд бол Корнелия Майерсийн зурагтай банкны карт, шүдний сойд, нэг төрлийн нэг тийм цаасны тасархай, шүдний хүүхдийн гутлын үлдэгдэл, за тэгээ төрөвч, Веноны шил, Пиавны шил болон Эгбертийн одоо цогцны үлдэгдлийг тухайн газраас олжээ. За энэ дөрвөн хүний маань нас орсон газрын одоо тэр байгалийн тогтцол бол маш их бартаатай, машин явах боломжгүй. За ер нь бол тэр байгалийн тогтцол нэр нь
нэлээд тийм том чуулуутай ч юм уу ер нь тэг хүн бол одоо магадгүй эрдэл хийх хүн нэг бол тэр хэдийг хайж байгаа хүн бол за яг энд л байх болоо да гэж бодохооргүй газар байсан гэж байгаа байхгүй. За ингээд Эгберт Римкус бол одоо өөрийн найз охин болон найз охиныхоо 4 настай хүү тэгээ өөрийнхөө 11 настай хүүдээ Америк орны гайхалтай газрыг үзүүлэхээр авч явсан байх нь бол ойлгомжтой. За Корнелиа Майерс ч гэсэн өөрийн хайртай хүндээ тийм ээ найз залуудаа итгээд түүнийг дагаж явсан байх. Гэвч бол өвглийн хөндий бол үнэхээр үзэсгэлэнтэй сайхан одоо цүйл газар боловч тийм ээ дэлхийд бол одоо аюултайгаараа нэлээд өндөр тооцогддог газруудын нэг юм байна. Ингээд бол жил бүр маш олон бэлтгэлгүй жуулчид байгалийн аюултай нөхцөл байдлыг дутуу үнэлж аялалд гарснараа өвглийн хөндийн одоо илсэн цүлд бол амиа алддаг тохиолдол маш их байдаг гин. Нөгөө монголчууд бид нар ярьдаг шүү дээ байгалыг басах хэрэггүй гэж. За ингээд өнөөдрийн мэд хэрэг үгээр дуусч байна. Хүлээн авч сонсон та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар дахин уулзъя. Таны энэ удаагийн дугаар таалагдсан бол лайк дараарай. Баярлалаа.